За 2 дугаар Петр ном ерөнхийдөө бол бидэнд хуурамч багш нараас сэрэмжлэх тэдний хийж байгаа гаж буруу үйлдэл одоо юу гэдгийг те ёс бус байдлуудаас сэрэмжлэх тэднийг дагаад явчихгүй маа гэхэд тэдэнд байгаа тэр ёс бус зүйлсүүд бидэнд ямар нэг байдлаар байх вэ гэдгээс сэрэмжлүүлэхийн тулд Петр ерөнхийдөө бол энэ номыг тухайн үеийн уншигчдаа чуулганд болон нийт чуулганд хандан бичсэн байгаа. Тэгээ нэгэн хүн юу гэж бичсэн гэхлээр хуурамч багш нарын тухай тэгж хэлсэн байна. Хуурамч багш нар яадаг вэ гэвэл тэд 10 үннийг хэлээд ард нь нэг хотлыг хэлнэ гэж. Анзаарахгүй байна шүү зарим хүмүүс бол энийг үний юм ярьж байгаа юм шиг ярьдаг гэж. Сайн сайхныг ярьдаг, аюу гой гой юм ярьдаг, 10 үннийг ярьдаг, араас нь нэг хотлыг хэлдэг гэж. Энэ замаар эхэлнэ. Дараа нь тэд 5 үннийг хэлнэ, тэгээд нэг үннийг. Дараа нь 3 хотлыг. Дараа нь тэд 3 үннийг, нэг хотлыг, 3 хотлыг, үннийг, нэг хотлыг хойлоод байна те. Тэгээ явсаар байгаад тэд яг нэг үннийг хэлээд нэг хотлыг хэлдэг рүү очдог. Тэгээ цаашлаад яг өгөхлөөр дандаа хотлыг ярих замаар итгэгчдийг болоод хүмүүсийг төөрөлд аваачулдаг ийм аюултай гэсэн ийм утгатай зүйлийг ерөнхийдөө бол бичсэн баг. Хуурамч багш нарын тухайд хэлэх юм бол. Хамтдаа 2 дугаар Петр номын 2-ын 10-аас цааш хамтдаа уншиж та нар дагуулад хараарай. Тэдний тухайд ерөнхийдөө нэлээд хатуу ширүүн үгсүүдийг хэлсэн байгаа. Бид нар унших юм бол. Ялангуяа ялзарсан хүсэл тажаалд мах одоо өөгшүүлдэг, эрх мэдлийг үл тоомсорлдог, шазруун, дур зоргоороо авирлагч тэд. Тэнгэрлэг сүр хүчийг доромжлохдоо айдаггүй байхад сүр хүч болоод хүч чадлаар агууч тэнгэр элч нар эзний өмнө тэдний эсрэг доромжллын шүүлтийг авчирдаггүй. Харин тэд мэддэггүй зүйлээ доромжлох нь баригдаж устгагдахын тулд зөнгөөрөө төрж байдаг хэлгүй хадгуустай адил бөгөөд тэдэнтэй адил мөн устгагдана. Ингэхдээ тэд буруу үлийнхээ төлөөст зовдөг. Өдрийн цагаар наргиж цэнгэхийг тэд жаргал хэмээн тооцдог байна. Толб өөсий бүхий тэд та нартай хамт найрлахдаа өөрсдийн дампууралдаа цэнгдэг. Нүдэн завхаарлаар дүүрэн бөгөөд тэд нүгэл үлдэхэ хизээч болдоггүй. Тэд тогтворгүй сэтгэлтнүүдийг уруу татдаг бөгөөд шуналд дадсан зүрхтэй хараалын хүүхдүүд юм аа. Тэд шулуун замыг орхин зүй бусын хөлсийг хайрлагч Биорын хүү Балаамын замыг даган төөрөлдөжээ. Гэвч Балаам тэрслэлдээ зэмлэл хүртсэн билээ. Хэлгүй эдлгээний адгуус хүний дуугаар ярьж тэр иш үзүүлэгчийн солиорлыг номготгсон аж. Тэл бол усгүй булаг шуурганд туугдах манан будан юм. Тас харанхуйн тэдэнд бэлтгэгдэжээ. Учир нь тэд хоосон их хэрэг ярьж төөрөгдөлд амьдрдаг нэгнийг арай ядан төөрөгдөлд амьдрдаг нэгнээс арай ядан зүгтгцдгийг махуудын садар тачаалаар татдаг бөгөөд тэдэнд эрх чөлөөг амладаг атлаа өөрсдөө ялзарлын боол билээ. Учир нь хүн юунд дийлдэн түүндээ боолчлогддог ажээ. Хэрв тэд хорвоогийн босромгоос эзэн ба аврагч Иесус Христийн мэдлэгээр зугтсны дараа тэдгээрээр дахин өргөдүүлэн дийлдвэл тэдний хувьд сүүлчийн байдал нь эхнийхээс бүр дордох болно. Учир нь зөвхт байдлын замыг мэдээд өөрсдөд нь өгөгдсөн ариун тушаалуудаас нүүр буруулан эргэснээс энэ замыг мэдээгүй байсан нь тэдэнд дээр байх байсан. Тэдний хувьд нохоо бөөлсөө долоодог угаасан гахаа шаварт буцаж хөлбөрдөг хэмээх үнэн сургаалт үгээр болсон ажээ гэсэн байна. Амен. Энэ хэсгийг харах юм бол одоо хуурамч багш нартай хамаатай хуурамч сургаалыг зааж байгаа гаж буруу сургаал дэлгэрүүлж байгаа тухайн үеийн тэр хүмүүст Петр нэлээд хатуу тэдний тухай үгсүүдийг энд дурдин хэлж одоо анхааруулсан ийм байдал харагдаж байгаа. 10-11 ишлэгийг харах юм бол ингэж хэлсэн. Эрх мэдэл гэдэг үг гарч байгаа энд. Тэд яадаг вэ гэхлээр эрх мэдлийг үл тоомсролдог тухай. Тэгээ яг ямар эрх мэдлийг тэд үл тоомсролсон юм бэ? Ямар эрх мэдлийг хуурамч багш нар одоо үл ойшоож, эсэргүүцэж, тэднийг сонсохоос татгалзаж, тэдэнтэй хамт алхахаас татгалзсан юм бэ гэсэн энэ асуулт ерөнхийдөө бол энд харагдаж байгаа. Тэгээ тайлбар номуудыг харах юм бол юу гэж хэлж байгаа гэхлээр ерөнхий одоо улс төрийн эрх мэдлийн тухай хэлж ээж болно. Яг ямар эрх мэдлийг тодорхой хэлээгүй. Чуулганы эрх мэдлийг хэлж байгаа юм уу? Улс төрийнхийг хэлж байгаа юм уу? Бурхны эрх мэдлийг хэлж байгаа юм уу? Одоо Тэнгэрлэг бийсийн эрх мэдлийг хэлж байгаа юм уу? Эсвэл элч нарын өөрсдийнх нь эрх мэдлийг хэлж гин үү? Алийг нь хэлж байгаа юм бол гэсэн асуулт тодорхой хэлээгүй. Гэтэ ерөнхийдөө л эрх мэдлийг тэд бол эсэргүүцдэг гэсэн юм зүйлийг хэлж байгаа.
Тэгээ сайн ингээ уншаад ингээ тайлбар мэлбэрийг харах юм бол ерөнхийдөө Тэнгэрлэг бийс буюу Тэнгэр элч нарын эрх мэдлийг эсэргүүцсэн. Дээрээс нь чуулганы эрх мэдлийг эсэргүүцэж байгаа тэр эсэргүүцлийн тухай ярьж байгаа байхаа гэсэн ийм тайлбарыг хэлж байгаа. Гэтэл бид нар бодох хэрэгтэй. Айлч эрх мэдлийг эсэргүүцэж байсан тэр Бурхныг эсэргүүцэж байгаа бол Тэнгэр элч нарыг эсэргүүцэж байгаа л гэсэн үг. Элч нарыг эсэргүүцэж байгаа л гэсэн үг. Чуулганыг эсэргүүцэж байгаа бол яах вэ? Хэнийг эсэргүүцэж байгаа гэсэн үг? Бурхны тогтоосон эрх мэдлийг эсэргүүцэж байгаа гэсэн үг. Христийг эсэргүүцэж байгаа бол тэд юу вэ? Чуулганыг, Бурхныг эсэргүүцэж байгаа гэсэн утгатай. Аль ч тохиолдолд тэд аль нэгийг нь эсэргүүцнэ, бүгдийг эсэргүүцнэ гэсэн утгатай. Тэгээ хуурамч багш нарын хийж байгаа зүйл юу вэ? Тэд бүхэлдээ Бурхныг, Христийг, чуулганыг, элч нарыг, Тэнгэрлэг бийсийг буюу Тэнгэр элч нарыг хүртэл эсэргүүцэж байгаа гэдэг чинь. Ингэж болохгүй гэсэн зүйлийг нэг талаараа хэлхий зорьсон. Тэгээ тэрийг бас цааш нь харах юм бол ингэж хэлж байгаа. Эрх мэдлийг үл тоомсролдог шазруун дур зоргоороо авирлагч тэд Тэнгэрлэг сүр хүчийг доромжлохдоо айдаггүй байхад сүр хүч болоод хүч чадлаар агуу Тэнгэр элч нар эзний өмнө тэдний эсрэг доромжлолын шүүлтийг авчирдаггүй гэсэн. Нэг талаар хуурамч багш нар эрх мэдлийг эсэргүүцэж байгаа бол Тэнгэр элч нарыг эсэргүүцэж байгаа бол эсрэг талдаа Тэнгэр элч нар тэдний эсрэг шүүлт хийж эсэргүүцэж шүүлтийн үгсийг Бурхны өмнө авчирдаггүй юм шүү гэдгийг нэг талаараа энд Петр онцгойлон хэлж байгаа. Хэн нэгнийг яллаж, буруутгаж, доромжилж, эсэргүүцнэ гэдэг. Ялангуяа чуулганы эсрэг зогсно гэдэг бол ёс бус байдал гэсэн утгатай зүйлийг нэг талаараа Петр хэлхийг зорьсон юм шарагдаж байгаа. Зөвхөн яг энийг бодоол, тунгаагаал явхад тэд яг тухайн үед хэнийг эсэргүүцсэн юм бэ? Хуурамч багш нар Иесус Христийг эсэргүүцсэн. Элч нарыг эсэргүүцсэн. Элч нар гэдэг чинь Петрийг өөрийг нь эсэргүүцсэн. Түүний дамжуулсан сургаал, номлол, тунхагласан сайн мэдээний үгсүүдийг гажуудуулах замаар эсэргүүцсэн гэж. Илч Петр тэгж хэлээгүй. Тэд намайг эсэргүүцэж чинь шолоохог хэлээгүй. Гэхдээ ямар тааж тэдэнд эсэргүүцэл байна гэдгийг энэ замаар хэлхийг зорьсон юм шаардж байна. Тэгээш нарах юм бол хуурамч багш нар яадаг вэ? Тэгэхээр тэд мэдхгүй зүйлээ муулж байна гэж хэлсэн. 12 дугаар ишлэгийг харах юм бол тийм. Харин тэд мэддэггүй зүйлээ доромжлох нь баригдаж устгахын тулд зөнгөөрөө төрж байдаг хилгүй адгуустай адил бөгөөд тэдэнтэй адил мөн устгагдах болно гэж хэлсэн. Тэнгэрлэг хүчийг Бурхныг эсэргүүцнэ гэдэг бол үнэхээр ёс бус байдал. Тэд бол зүгээр л зөнгөөрөө төрөөд устгагдахаар бэлтгэгдсэн адгуустай адилхан гэж хэлж байгаа. Адгуустай адилхан. Тэд мэдхгүй зүйлээ муулж байна. Тэд мэдхгүй зүйлээ доромжилж байна гэж. Сонирхолтой нэг талаараа тэд мэдээд байгаа юм шиг хэрнээ Петрийн өнцгөөс харах юм бол тэд мэдж байгаа юм шиг дүртэй боловч тэд үнэхээр Бурхныг мэдхгүй учраас яаж байгаа вэ гэхээр доромжлохоос айхгүй байна. Тэд зүгээр л тэнэг байна гэж хэлж байгаа. Мунхаг явж байна гэж. Тэрөө тэд Бурхныг үнэхээр мэдсэн бол тэгээ үнэхээр мэдэх тухай ярихаар бид нар нэг зүйл гэдэг толгойн мэдлэг биш зүрхэндээ мэдэх мэдлэгийн тухай ярьж байгаа. Үнэхээр тэд толгоогоорооч мэдээд зүрхээрээч мэдсэн бол тэдэнд эмээх сэтэл төрж Бурхны өмнө гимшиж, ёс бус яваагаа ойлгож, ухаарч, зөвхт бус байдлаас эргэж сайн зам руу тэд дагах байсан гэж. Гэхдээ тэдний мэдлэг зүрхэнд нь байгаагүй харагдаж байгаа. Итгэл нь яг итгэсэн гэж хэлж байгаа бол тэд яг жинхэнэ итгэсэн биш байсан гэсэн үг. Гадна харагдах байдлаараа зөв тийм шиг оруулж дотор харагдах байдал нь ерөөсөө тийм биш байсан гэсэн утгатай. Зүрхэн тийм биш, зүв байсан, зөв байгаагүй гэсэн утгатай зүйлийг Петр нэг талаараа хэлхийг зорж байгаа юм шиг харагдаж байна. Нэгдүгээр тэд юу ч мэддэггүй адгуус адил болсон гэж. Тэд Бурхны дүр төрхөөр амьтдаас уг нь бол дээр бүтээгдсэн хүмүүс. Хуурамч агчрын тухай ярих юм бол. Тэгээ бид нар нэг зүйлийг маш сайн ойлгодог. Хүн төрлөختөн бүхэлдээ энэ дэлхий дээр байгаа бүх бүтээлүүдийн охь болж гайхалтай зүйлийг буюу Бурхны дүр төрхийг өөртөө шингээж авсан. Бурхан шингээж өгсөн анх бүтээхтэл. Хизээж мал адгуус амьтдад бидэнд байдаг шиг тэр оюунлаг потенциал, гайхалтай сэтгэн бодох ур чадвар одоо юу гэдгийг энэ байхгүй. Бүх бүтээлүүдээс дээгүүр бүтээгдсэн хэрнээ зарим хүмүүс яадгүй вөхлөөр бүтээлээсээ доогуур очсон явж байгаа. Ром номын 1-р бүлгийг харах юм бол тэр Бурханаас нүүр буруулсан. Тэгээд яасан гэхлээр тэд нэр завхрал руу орсон. Ёс бус байдал руу очсон. Тэгээд тэр бүтээгчийг биш харин бүтээлд мөрөгдөг болсон. Юу гэсэн үг гэхээр энэ дэлхий дээр байгаа одоо уул ус ургамал амтан тэднээсээ долоон дор буюу тэднийгээ шүтдэг, тэднээсээ ч долоон дор болсон гэж.
Ёс бус байдалтай тиймхүү орхигдсон гэж Ром номдор ерөнхийдөө бол хэлж байгаа. Бурханаас нүур буруулж зүрх нь Бурханаас хол байгаа хүмүүс яадаг вэ гэхлээр тийм байдалд очдог нэг талаараа. Ийм байдалд очдог гэж. Бид нар цааш нарах юм бол тэд толб өөсөв бүхий гэж хэлэгдсэн баг. Тэдэнд толб байна, өөсөв байна гэж. Хуучин гэрээний номуудыг харах юм бол Израилийн ард түмэн бурханд гимшиж, улайж, одоо юу гэхөө бурханд тахил барьц өргөхдөө толбгүй, өөсөвгүй хургыг авчиж тахил болгон өргөх ёстой байсан. Өөрт байгаа бүх зүйлсийн дээж болгож, цэвэр ариуныг бэлэгдэж тахил өргөх ёстой байсан. Харин тэд бол яаж нэхлээр толботой байна, өөсөвтэй байна гэж хурамч багш нарыг Петр нэг талаараа тэднийг дүгнэж хэлсэн баг. Харин итгэгчдийг бидэнд одоо юу гэж сануулсан? Ром номын 12 дугаар 1-р эшлэлээр харах юм бол ингэж хэлсэн баг. Өөрсдийн биеийг амьд ариун тахил болгон өргөхийг Бурхны өрөв сэтгэлээр та нараас хичээнгүйлэн гоё гэж Илч Паул амжилсан загсан баг. Бид нар яг хурамч багш нартай адилхан улаансан Бурхныг эсэргүүцэл барайл явахгүй л байгаа. Гэхдээ тэдний үйлддэг ёс бус байдал болоод зүрхэндх цэвэр бус байдал нь биднэрт заримдаа байна уу үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй болдог. Бидний үйлчлэл, бидний амьдрал энэ дэлхийд хутгалдсан өөсөв толботой байна уугүй юу гэдгийг бас бодох хэрэгтэй болдог. Цэг шулуун алхаж ийн эзнийг бүрэн зүрэн яг түүнд итгэсэн, найдсан, түүнийг хайрлсан, тэгээд түүний үг сургаалуудыг дагаж баруун зүүн тийш хазаах буюу одоо юу гэхүү ертөнцид автахгүй, гажруу сургаалуудад автахгүй явж байгаа юу үгүй юу гэдгийг бодож үйлчилж амьдрах хэрэгтэй гэдгийг элчнэр бидэнд сануулж байгаа. Өөрсдийн биеийг амьд ариун тахил болгон өрг ах дүүсээ. Энэ нь Бурхны өмнө зөвхт сайн юм а гэж хэлж байгаа. Хурамч багш нарын толб өөсөвийн тухайд яг бид нар юу гэж дүгнэх вэ гэж. Зүгээр яг энэ бүхэл уншсан эсхүүдээс ингээд товчлон харах юм бол тэд өдрийн цагаар наргиж синхээ жаргал гэж үздэг гэж хэлсэн. Хурамч багш нарт байгаа толб өөсөв юу вэ? Өдрийн цагаар буюу ичиж имээхгүйгээр, чуулганыхаас ичиж имээхгүйгээр, өөрийн амьдарч байгаа орон нутгийн иргэдээс ичиж имээхгүй байх байдлаараа тэд жаргадаг, цэнгдэг ёс бус байдлуудаас таашаал авах замаар улаан цайндаа гарсан байдалтай амьдардаг гэж хэлж байгаа. Тэгээд тэрний бас нэг өөсөв юу вэ? Тогтворгүй сэтгэлтнүүдийг уруу татдаг. Чуулганд ирээд сайн мэдээг сонсоод дөнгөж итгэгч болох гол ядаал те сайн мэдээг ойлгоод эзний үгийг ойлгож ухаарах гал ингээд тийм хүмүүс байдаг шүү дээ. Ер нь бол за үлээ эн чи үлээ эн чи яадаг үлээ Библи уншихаараа эн чи юу гэсэн үг үлээ гэл ингээл янз янз болдог. Тэгээ ховдод би нэг сар байхад нэг аавын цуглааны зарим нэг итгэгчтэй уулзсангууд бүр яг нэг ихч бүр ингээд дуудаад алив миний дүүч яг энэ зүйлийг надад тайлбарлаад өгч. Тэгэхгүй бол ерөөсөө их чинь бүр дөөрөлдөж дууслаа гэж. Энд ч нэг ийм хүрээ хүн яриад зүв чимшиг санагдаал тийм юм яриад зүв чим санагдаал энд ч нэг хүн юм ярихаар зүв чим санагдаал тэгээ альнийх нь зөв юм бэ? Эхнийх нь буруу болоод хоёр дахь нь зөв болоод яваадах юм ч бүр болохоо байлаа гэж. Зарим яг энэ хурамч багш нарт байдаг зүйл юу? Эргэлзэж байгаа, тэнэглэж байгаа, итгэлээр өсөж бэхжээгүй байгаа, эзний үгэнд суралцаагүй байгаа. Тэр тогтворгүй байгаа сэтгэлтэй магадгүй тийм хүмүүсийг яадаг вэ гэхээр өргөтүүлээ толгойг нь бүр эргүүлж өргөдөг гэж. Тэд өөрсдийнхөө замаар дагуулахыг хүсдэг гэж хэлж байгаа. Ром номын 1:31 эшлэлээр бүр тэдний тухай маш тодорхой хэлсэн байгаа. Би та нарт энэ дээрс уншиж өгье. 32 дугаар эшлэлдэр ийм зүйлсийг үйлдэгч нь үхэл зохино гэсэн Бурхны зарилгийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдэл зогсохгүй бусдыг үйлдэгчэнд ч бас сайшаадаг гэж. Бурхнаас нүүр буруулсан хүмүүс яадгүй. Ёс бус байдлуудыг олон янзаар хийдэг, үйлддэг. Тэгээ энэ нь буруу гэдгийг зүрхэндээ мэддэг боловч бусдыг бас тэгэрээ гэж урамшуулж сайшаадаг гэж хэлж байгаа нэг талаар. Яг үүнчлэн хурамч багш нарын хийдэг зүйл юу вэ? Тогтворгүй сэтгэлтнүүдийг Бурхны үгнээс холдуулдаг. Чуулганаас холдуулдаг. Гаж буруу сургаалрууд руу аваачдаг. ертөнцийн зүйлстэй хутгаж өргөдөг гэсэн утгатай нэг талаар. Тэгээд 14-р эшлэлээр 2 дугаар Петрийн 2:14-ийг харах юм бол тэд нүгэл үйлдэхийг хизээж болдоггүй. Тэд нүгэл үйлдэхийг хизээж болдоггүй. Тэргээ зүгээр гэж үздэг. Түүнээс таашаал авдаг, кайф авдаг гэж хэлж байгаа. Тэгээ бусдыг уруу татдаг гэж. Тэдний өөсөв толб бол ийм айхтар зүйлсэд байгаа гэж Петр нэг талаараа байх болно гэж нөгөө талаараа бас хэлж байгаа.
Бурхан хүн болгоны зүрх сэтгэлийг мэддэг ах дүүсээ. Өнөөдөр бид нар яг хуу чуулганд байгаал эзний өмнө зөвхт юм шиг харагдаал биедээ тийм магадгүй тэгж. Гэтэ бидний зүрх сэтгэл яг цэвэр байгаа юу гүй юу гэдгээ бас бодож тунгааж нэгтэлж явах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлд хотголдож ийш тийш явцсан байна уугүй юу гэдгээ бас бодож явах хэрэгтэй юм шиг харагдаж байна. Тэд адгууснаас дор болсон бөгөөд Балаамын түүхтэд нь зохино гэж хэлсэн. Петр яг энэ сонирхолтой. Яг энэ зүйлийг яриад бидэнд одоо яг хөө сэрэмжлэхийг зааж мэдүүлж ойлгуулах гэж хичээхдээ нэг хүний түүхийг хуучин гэрээнээс одоо ингэж татаж авчирч энд дэлгэж ярьж байгаа. Балаамын түүх тэдэнд зохино гэж. Балаам яасан юм бэ? Балаамыг илжиг номхруулсан тухай, одоо илгээний адгуус түүнийг номхруулсан тухай цааш нь жишээ болгоо ярьсан. Тэгээ энэ түүх хаана гардыг гэхээр Тооллого номын 22 дугаар бүлэг дээр гардаг. Тэгээ Израилийн ард түмэн одоо Египтийн Египтийн боолчлолоос гараад нэг улаан тэнгисээр гараад цүл дундуур яваал тий. Тэгээд тэд явсаар байгаад эцэстээ яадаг вэ? Канаан нутагт дөхөж ирдэг. Тэгээ Канаан нутгийг эзэлж авах тухай ярьж байгаа ерөнхийдөө бол. Тэгээ тэгж Канаан нутагт очихын тулд янз янзын одоо Мобийн нутгаар, Медианы нутгаар, Эдомын нутгаар гэл янз янзын нутгуудаар дайран өнгөрөх хэрэгтэй болж ирсэн. Ер нь тухай гэд Израилийн ард. Тэгээд танаа нутгаар дайраж өнгөрөө гэл хаанд нь одоо янз янзын ингээд мэдээ хөргүүлээл те танаа нутгаар ингээд дайраа гараацхаа бид нар танаа нутгийг эзэгнэхгүй цаашаа явах гэж байгаа юм шүү гэж хэлээд ингээд явж ирсэн. Тэгээ эсэргүүцсэн болгонтоо тэмцэлдэж ялж ирсэн Израилийн ард. Тэгээ яг энэ үед нь штэ Мобийн хаан Балак гэж нэг хүн яасан гэхлээр Израилийн тэр амар олон одоо хүмүүсийг хараад айсан гэж. За бид нар бол энийг барахгүй байна Израилийн ард өмнө. Эд чинь замдаа таасан эсэргүүцснийг бүгднийг хяар зохиол ингээд эзлэл яваад байгаа ард өмнө болж таарл. Тэгээ бидний энийг одоо хүний хүчээр дийлэхгүй юм. Тэгэхээр нэг арга олъё. Балаам гэдэг нэг нөхрийг дуудаад тэр чинь өстө нөгөө жатгч, ерөөлч хэлдэг, хараалч хэлдэг, бүгдийг нь хэлдэг тийм нэг хүн байгаа. Тэгээ тэр Балаамыг дуудаад яа гэхэлэр Балаамаар Израилийн ард түмнийг хараалгая гэж хэлж байгаа. Хараалгая. Тэгчих юм бол Израилийн ард түмнийг бид нар яах вэ? Даван дийлэх болно гэж тэр үзсэн Балакийг түүхийг харах юм бол. Тэгээ Балак яасан гэхэлэр Медианы ахмадуудаа нийлээд Балаам гэдэг нөгөө нэг нөхөр лөө хүн илгээгээ та ирээд Израилийн ард түмнийг хараагаад өгөөч гэж гуйлагдаг. Харин Балаам яасан гэхэлэр та нар эндээ хонцгоо эзэн бурхан юу гэж хэлхийг би сонсоодох яа гэсэн. Тэгээ бурхантаа ярьсан. Бурхан яасан гэхэлэр тэгж болохгүй. Израиль бол өрөөгцөн ард түмэн түүнийг чи харааж болохгүй гэж одоо юу гэх вэ? Тэдэнд түнд хэлсэн. Тэгээ тэр үгийг хүлээж авсан. Окей, ойлголоо. Тэгээ нөгөө Медианчууд болоод нөгөө Балакийн хүмүүсийг дуудаж ирээд би Израилийн ард түмнийг хараахгүй. Тэд чинь бол одоо бурхны өрөөгцөн ард түмэн. Тийм учраас би эзэн надад юу хийн түүнийг л хийх болно гэж хэлсэн. Тэгээд хүмүүсийг нь явуулдаг, хүмүүс нь очиод нөгөө хаадууд таандаа очиж хэлээд хаан нь яасан гэхлээр дахиад бүр нэр хүнд бүхий нэлээд олон хүмүүсийг түүн рүү явуулсан гэж хэлж байгаа Балаам руу. Хоёр дахь удаага явуулаад дахиад гуйсан. Та ирээд Израилийн ард түмнийг хараагаад өгчгөөч. Тэгэхгүй бол энэ ард түмнийг дийлэхгүй гэж. Тэгээд хоёр дахь удаага яасан гэхлээр энэ хүн ингэж хэлж байгаа. Балак эд баялгаар дүүрэн орон гэрээ надад өгсөн ч би эзний хийгснийг л хийх болно гэж хэлж байгаа. Тэгэхдээ тэгж хэлсэн. За та нар ямар тач хончих эзэн надад өөр зүйл хэлж магадгүй гэдээ эзэнтэй дахиад уулздаг. Тэгээ эзэн Балаамд хэлдэг. Балаамд юу гэсэн гэхээр чи тэр ард түмнийг миний ард түмнийг харааж болохгүй гэж хэлж байгаа. Харааж болохгүй. Тэгээд дахиад яасан гэхээр нөгөө хүмүүс нь та ямар тач бидэнтэй хамт буцчаач гэж нөгөө Балаамыг авч явахгүй л хүчилсэн. Тэгээ бурхан яасан гэхээр Балаамыг өөрөөс нь гуйсан учраас Балаам яасан гэл за чи ямар тач миний хийгснийг л хий. Гэхдээ чи ямар тач тэднийг дагаад очоо гэж хэлсэн. Тэгээ дагаж очихоор болдог. Дагаж очихдоо илжгээ унаал тэгээл нөгөө Медиан Мобийн нутг руу явж байгаа байхгүй юу. Тэгээ яг тэр үед яасан гэхлээр илжигнийхэн замд тэнгэрлж гарч ирээд нэг удаа тэнгэрлж гарч ирээд илжгийг нь явуулахгүй болгосон. Илжиг нь өөр тийш явуулсан. Дахиад хоёр хамны дундуур илжигтэйгээ явах гэсэн чинь дахиад тэнгэрлж гарч ирсэн. Тэгээ бүр дараагийн удаа дахиад бүр нарийнхан хамны дундуур илжиг нь явах гэсэн чинь илжигтэйгээ явахсан чинь дахиад тэнгэрлж 3 дахь удаага үзэгдээд тэнгэр илжиг нь явахгүй болж байгаа. Тэгээ бүр болохоо гоод илжиг зүгээр хөвтөд өгдөг нөгөө Балаамын доор. Тэгээ Балаам яасан гэхэлэр яадаг мó илжиггүй байгаад илжигээ 2 3 удаа цохоол ингээд уурлал бөө юм болоод тэгэл эзэн түүний нүдийг нээсэн чинь тэнгэр илчээс болж тийм зүйл болж ижээ гэдгийг тэр харсан. Тэгээ тэнгэр илч хэлсэн чи яагаад чамайг явуулахгүй гээд илжиг чамайг ингээд яах чинь чи яагаад ингээд илжигээ цохоод байгаа юундаа уурлаад байгаа юм бэ чи гэж. Чи ингэж уурлаад байгаа юм ингээд. Тийм ээ би ууралч юм. Тэгээ ингээд харилцаар өрнөж байгаа. Тэгээ яг бид нар яг энэ 22 дугаар бүлэг дээр гарч байгаа
энэ түүхийг харах юм бол Балаам яг ингээл нэг талаараа яг Бурхны өөрт нь хэлсэнчлэн үйлдээд байгаа юм шиг харагдаж байгаа. Яг эзний замаар яваад байгаа юм шиг харагдаж байгаа. Эзэн болингууд болиол хараахгүй шүүгэнгууд хараахгүй байгаа л тий. За ямар таач яваад очингууд явахгүй л ингээл яг эзний дагуу яваад байгаа юм шиг харагдаж байгаа тэр Балаамын түүхийг харах юм бол. Гэхдээ сайдар ажиллах юм бол дараагийн бүлгүүдээс харах юм бол Балаамын зүрх сэтгэл нь хаана байсан гэхлээр эд баялаг дээр байсан гэж хэлж байгаа. Эд баялаг дээр. Түүний харагдах байдал, эзэнд дуулууртай байж байгаа байдал, үг үйлдэл, явж ирж байгаа, явахгүй гэж байгаа, тий? Хараахгүй гэж байгаа. Энэ болгоно нь яг эзний өмнө зөв тийм шиг харагдаад байгаа. Ерөнхийдөө сайн харах юм бол. Гэхдээ түүний зүрх хаана байсан гэхлээр Мобын Балакийн эд хөрөнгө дээр л байсан. Эд хөрөнгө дээр нь байсан. Тэгээ бид нар энэ Балаам гэдэг нөхрийн түүхийг харах юм бол тэр цаашдаа яваад яасан гэхлээр Израилийн ард түмний эрчүүдийн ээлтэнд хөнөөгдсөн баг. Тэгээ Петр тэр хүний тухай юу гэж дүгнсэн гэхлээр тэр үнэхээр Балаам бол эзний үгийн дагуу явдаг мундаг хүн байсан юм а гэж хэлээгүй. Харин тэр шуналдаа автсан гэж хэлж өгч байгаа. Шуналдаа автсан. Энэ нэгж хэлсэн. Гэвч Балаам тэрсэлд ааж байгаа. Тэд шулуун замыг орхин зүй бусын хөлсийг хайрлагч Беорын хүү Балаамын замыг дагсан гэж. Балаамыг хин гэж дүгнсэн гэхлээр зүй бусын хөлсийг хайрлагч нэгэн гэж дүгнсэн баг. Түүний зүрхэнд эд баялагын төлөөх шунал байсаар л байсан. Тэгээ нөгөө 22 дугаар бүлэг дээр та нар би сая ярьсан нөгөө товчлон ярьсанчлан санах юм бол хэд удаа хэлэгдсэн үг нь тэр байсан. Тэр Балак надад эд баялагаар дүүрэн орон гэрээ өгсөн ч гэсэн гэж. Би эзний дагуул үлдэх болно гэж. Эзний дагуу үйлдээд байгаа юм шиг харагдаж байгаа. Гэхдээ толгойд нийт баялаг л явсан юм шиг харагдаж байгаа. Бидний тэгэхээр яг энэ түүхүүд эднээс бас анзаарах хэрэгтэй болдог. Хуурамч багш нараас яг шулууханд бол яг Балаамтай адилхан. Тэд эзний нэрийг барьдаг. Эзний үйлдэлийн хэрэгэн дагуу явж байгаа юм шиг харагддаг. Гэхдээ нүгэл үйлдэхээс улаан цамдаа гарсан юу гэх вэ? Зүрхэнд нь шунал нутгалсан, үүрлсэн тийм хүмүүс гэж хэлж байгаа. Бид нэр дахиад сэрэмжлэх хэрэгтэй болж. Бидний бодол санаа, бидний зүрх сэтгэл, бидний итгэлийн амьдрал яг ямар явдсан болоо гэж. Эзэнд хайртай гэж хэлдэг, эзэнд итгэдэг гэж хэлдэг, эзний төлөө гэж харагдаж байгаа маа. Гэхдээ яг дотоод зүрх сэтгэлийн өнгийн гут яг тийм байна уугүй юу? Сэлб толб мэд тийм жижигхэн ч гэсэн ийм шунал байна уугүй юу гэж. Тэгээ эзэн бидний гаднах байдлыг хардаг, бидний зүрх сэтгэлийг хардаг гэдгийг хуучин гэрээний номууд болоод элчнэр сайн мэдээний номууд зөндөө олноор хэлж байгаа тийм. Исаи номдэр харах юм бол тэгж хэлсэн байна шүү дээ. Израилийн ард түмэн. Энэ ард түмэн намайг уруулаараа хүндэлдэг боловч зүрх нь надаас алс хол байна гэж. Энэ юу гэсэн үг вэ? Эзэнтэй ойр юм шиг харагддаг. Гэхдээ тэдний зүрх нь хиймэл шүтөөнүүдийг дагж ийн гэж. Ёс бус байдлуудад автж ийна гэж. Бидний харагдах байдал эзэнд үнэхээр гоё юм шиг харагдаж байна. Гэхдээ зүрх хамгийн чухал байна. Үйлдэл мэдээж чухал, гэхдээ зүрх илүү чухал байна. Зүрхнээс бидний сэтэл, сайнны сэтэл, муугийн сэтэл, бүх юмний сэтэл гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энийг нягтладаг байх нь чухал. Балаам шиг байж болохгүй гэдэг зүйлийг бид нэг талаас сурах хэрэгтэй болж байна. Тэгээ Балаамыг яасан юм бэ гэж. Нөгөө илжиг нь яасан гэхлээр нөгөө эдлгээний адгуус нь бүр хүсүүлдэ хүний хэлээр ярьж байгаа шүү дээ Балаамтай. Тэ? Би энэ тэнгэр хэлчээс болоод явахгүй байх. Та намайг яагаад вэ? Би ер нь өмнө нь амьдралынхаа туршид танд ингэж таны эсрэг ингээ яв гэсэн газар чинь явахгүй ингэж хөвтөж мөвтээд ингэж амаа булаагаад хадуурж явсан билүү гэж. Үгүй л дээ гэдэг ч байгаа хөрг. Балаам. Тэгээд яагаад наваас хоод байгаа юм бэ гэж. Ингээ харах юм бол Балаам яасан гэхлээр бүр уурсан байж эзэн надад арай өөр зүйлийг хэлж магадгүй гэсэн горилготойгоор тий хараалгаж магадгүй гэсэн горилготойгоор зүтгэлсэн амар уу. Илжин яриадах чинь зүтгэхэд байгаа шүү дээ бүр сүлд. Тэгээ илжин ярьсаар байхад яасан гэл дараа нь медианчуудтай өгсөн хувилдаад Израилийн ард түмнийг яаж буулгаж явах арга маргыг зохиож өгсөн баг. Толго номын 31 бүлгийн мөрийг харах юм бол шүү дээ. Хуучин гэрийг харах юм бол. Израилийн ард түмэн рүү огтудаа явуулчих мовчих гэл тий. Израилийн ард түмэн болохоор амарс ингэ тогтвор тийм үү тэднийг зүгээр өөрсдийнхөө шүтээнүүд рүү ураад татчих. Тэднийг тэгээ самруулчих. Тэгчих юм бол та нар яллаа л гэсэн. Бурханаас нь салгачих юм бол гэж. Ийм ёрын муу югхүү зүйлсийг Балаам эцэстээ хэдийгээр өмнө нь эзний үгийн дагуу явсан боловч сүулдэ зүрхэндээ ямар байсанчлан Бурханы хүмүүсийн эсрэг тэр турхирж буруу юм хийсний учраас тэр мөхсөн баг.
Тэгээ Баламын түүх сонирхолтой ингээ уншаад байгаа юм. Балам Израиль нөгөө Балак хаан дээр очиод Израилийн ард түмнийг хараагаагүй бүр 4 удаа ерөөсөн баг шүү дээ. Гайхалтайгаар. 4 удаа ерөөсөн баг. Гэхдээ эцэстээ тэр яасан гэхлээр зүрхний шуналдаа дийлдэж Израилийн эсрэг зогсож, Бурхны эсрэг тэрсэлж, эрх мэдлийн эсрэг үл тоож одоо нөгөө энд хэлж байгаа тийм. Эрх мэдлийг үл тоож шазруун байсан гэж. Тэр хүний дүр зургийг харуулж байгаа. Тэгэхээр бид нэр Бурхны өмнө дуулууртай даруй тэ түүний үг сургаалын дагуу амьдрдаг тийм хүмүүс байх гэж хичээх хэрэгтэй. Зүтгэх хэрэгтэй. Эзний үгтэй ойр байх хэрэгтэй. Сэрэмжлүүлэг анхааруулгуудыг энэ үгсүүдийг бас бодож тунгааж өөрсдийнхөө зүрхийг бас нягтлах хэрэгтэй гэдгийг бас Петр энд бас бидэнд сануулсан хэлж байгаа гэж ойлгож байгаа. 17 дугаар ишлэлээр хэлсэн тийм. Тэд бол усгүй булаг шуурганд туугдах манан бодон юм а гэж. Шуурганд туугдах манан бодон гэж. Тэгээ энд нэг сонирхолтой үг гарч байгаа. Тэд бол усгүй булаг. Усгүй булаг гэж байд юм уу гэж. Усгүй булаг гэж бол би сонсоогүй тий. Гэхдээ зориу дээр энэ үгийг ашиглаж байгаа. Петр усгүй булаг мэд тэд аашилдаг гэж. Яваад очих юм бол булаг гэд яваад очих юм бол тэдэнд дэжтэй ус байхгүй. Олигтой юм байхгүй. Булаг шиг л өөрсдийгөө ингэж дөвүүлэгдэг магадгүй тийм хүмүүс гэж хэлж байгаа. Урамшаагч байна. Тэгээ манай би сая ховдод нэг сар болчиход ирсэн. Тэгээд сар болохдоо нөгөө боёнт холынхаа ирэг дээр гэрээ бариад ерөнхийдөө бол дандаа хол дээр амарсан бохгүй юу байсан. Тэгэл бүтэнсээ өдөр нь очсон цуглаандаа суугаал нөгөө өмгөө хаалцчаа тэгэл буцаал ихэнхдээ тэнд хонж ирсэн. Тэгээ манай нөгөө гэрийн хойдолд нэг юм хоёр нүх байдаг. Тэгээ нэгэнд нь бол ингээд юм цэвэр тунгалаг устай. Тэрнээсээ бид нар яг ундны усаа авч уудаг байхгүй кофе маяг жан хоолундаа гин. Тэрний сааталт байгаа нэг юм яг адилхан нөхцөө. Тэр дотор ихэнхдээ л хог байдаг. Бид нар цэвэрлэх хэрэгтэй бол хов оосон. Гэтэ бид нар тэрийг нь булаг гин энийг нь юу гэхлээр нүхэл гэдэг ерөөсөө. Усгүй булаг гэж хизээж хэлэхгүй заяа. Угсаа усгүй булаг гэж байхгүй. Тэр нүх устаа бол тэр булаг гэж хэлэгдэж шүү, тий. Тэгэхээр тэр хуурамч багш нар бол усгүй булаг гэж. Бүр ийм баймгүй үгээр тэднийг зөвлөж байгаа байхгүй. Өөрсдийгөө дөвлөгдөг тийм ёс бус хүмүүс юм а гэж. Харин бид нар мэдж байгаа тийм Матай номыг Иохан номын 7-гийн 38 дугаар ишлэгийг харах юм бол ингэж хэлсэн байна. Би танарт уншчихъя. Иохан номын 7-гийн 38 дугаар ишлэлээр 38 баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашгиран цангасан хүн байвал над руу ирж уугтун гэж хэлсэн. Бичвэр хэлсэнчлэн надад итгэгчдийн дотроос амийн усны булаг урсах болно гэж хэлсэн баг. Тэгээ энд Есүс Христ өөрийгөө тэгсэн над руу ир. Цангасан хүн байвал над руу ир. Амийн усны булаг надад байна гэж. Тэ? Над руу ир уугтун гэж хэлж байгаа. Бидний мэдж байгаачлан амийн усны ундраг болсон амийг өгөгч тэр яг жинхэнэ булаг бол бидний хувьд хэн бэ? Есүс Христ өөрөө баг. Есүс Христийн үг буюу элч нарын буюу түүнийг дагалдаж байсан түүний үг сургаалуудыг сонсож бидэнд дамжуулсан тэр үгсэл баг. Тэр үгсэл дотор ам байгаа гэж. Библийн үгэн дотор ам энэ бол бидэнд юу гэх вэ? Нөгөө булаг бахна шүү дээ. Булаг баг. Тэгэхээр эзэн Есүс Христтэй ойр түүний үг сургаалтаа нөхөрлөж, түүний үгийг уншиж, тунгааж, сурж суралцаж, үйлдэж амьдрахын төлөө хичээх хэрэгтэй болж байгаа. Тэгээ бид нар нөгөө нүгэлтэй хүн юм болохоор бид нар чинь тэгэл чадал дутдаг шүү дээ. Чадал чансаа дутна. Тэгээ бидэнд хэний тусламж хэрэгтэй вэ? Эзний тусламж хэрэгтэй байна. Тэгээ би өмнөх номлол дээр хэлжсэн те Петр номын 1-р бүлгийн 1-р Петр 1-ийн 5 дээр ингэж хэлсэн байгаа. Тэрийг би танаар дахиад сануулмаар санагдаж байна. Эзний үг болоод Есүс Христийн илчлэл бидэнд бол амийн усны булаг мэт ам өгөгч гайхалтай сайн үг байгаа. Тэгээ энэ бол бидэнд амьдралынхаа туршид дагаж сурж суралцаж уншиж байх ёстой зүйл байна. За 1-р Петр номын 1-5-ыг унш. Энэ нэгж хэлсэн. Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурхны хүчээр хамгаалагдсан ажээ гэж. Эзэнд итэг,
Түүний үг сургаалд итэг, түүнийг даг. Тэгвэл яасан гэсэн үг вэ? Бурхны хүчээр хамгаалагдсан гэсэн үг юм а гэж хэлж өгч байгаа. Энд Бурхны хүч ажиллаа хийх болно гэдэг тухайг хэлж байгаа нэг талаар. Яаж бид нэр зүрх сэтгэлээ зөв шулуун Баламын замыг дагчилгүйхэн шиг эзний өмнө тааламжтай амьдрах байх төсөө. Түүний хамгаалал бидэнд байснаар буюу түүнд итгэх итгэл байснаар түүнтэй ойр дотн нөхөрснөр гэж хэлж өгч байгаа. Тэгээ хамгаалагдсан гэдэг үгийг би танаар хэлсэндээ энэ хоёр үгийг хоёр утга агуулдаг гэж. Нэг нь зүгтгаас хамгаалагддаг, нэг нь гадны довтлогоноос хамгаалагдахад ашиглагддаг, цэрэг аримд ашиглагддаг ийм үг гэж хэлж ирсэн. Хамгаалагдсан. Бурхны оршуугаас зүгтгаас хамгаалагдана. Бузар муу нэгнээс халдлагаас хамгаалагдана гэж. Тэгээ Бурхны хамгаалал нь яг юу юм бэ хат үсэ? Бурхан биднийг яаж хамгаалах юм? Түүний хамгаалах хүч нь юу юм бэ гэж. Түүний хамгаалах хүч бол Бурхны үг л байна. Библийн үг, элч нарын дамжуулсан энэ үг байна бидэнд. Тэгээ түүний үг сургаалыг сонсож, түүнтэй нөхөрлөж, эзэнтэй хамт алхна гэдэг бол яах нь багт үсэ? Хамгаалагдсан буюу зүрхээ цэвэр ариун байлгаж явах боломжийг бидэнд өгж байгаа зүйл гэсэн утгатай. Бид өөрсдөө айхтар хичээгээд тийм. Бидний зүрхээ цэвэрлж чадахгүй. Харин эзэнд итгэж түүний үг сургаалд ойртож түүгээр хамгаалагдсан цагт яах вэ? Бид өөрчлөгдөн. Түүний хүчээр, Христийн цусаар, Бурхны үгээр хамгаалагдах болно гэж хэлдэг. Тийм учраас та бүгдийг дахин ятгахмаар байна тийм. Эзний үгтэй ойр байгаарай ах түсэ гэж. Түүний үг сургаалыг хэрэгжүүлэхийн төлөө амьдрий, бас зүрх сэтгэлээ нягтладаг байцгаая гэж та бүгдийг бас ятгахмаар байна. Тэгээд хамгийн 2 дугаар бүлгийн төгсгөлийн хэсэг юм харахыг юм бол тэдний тухай ингэж хэлсэн. Тэдэнд ирэх чөлөөг амладаг атлаа өөрсдөө ялзралын боол билээ. Учир нь хүн юунд дийлдэн түүндээ боолчлогддог ажээ гэж. Тэдний хийдэг зүйл юу вэ? Ирэх чөлөө энд байна гэж тунхагладаг. Ирэх чөлөөнд хүмүүсийг дууддаг. Гэхдээ тэд ирэх чөлөө гэж байгаа нь тэдний хэлж байгаа зүйлийн юу гэхээр нүгэл үлдэх хэрэгчлийн тухай хэрэгтэй болж байгаа. Та нар аврагдсан. Христэд итгэсэн учраас та нар аврагдсан. Тийм учраас зүгээр юу ч хийсэн та нар юу гэх вэ? Боломжтой уушлагдах болно гэсэн ийм зүйлсүүдийг нэг талаараа бас тэдэнд сануулж, хэлж, уруу татаж, ирэх чөлөөг тэдэнд амладаг. Гэхдээ өөрсдөө тэд нүглийн боолчлолд амьдардаг тийм хүмүүс байна гэж хэлж өгч байгаа. Хэрв тэд хорвоогийн босромгоос эзэн ба аврагч Есүс Христийн мэдлэгээр зугтснараа тэдгээрээр дахин урагтуулан дийлдвэл тэдний хувьд сүүлчийн байдал нь эхнийхээсээ бүрж дордох болно. Тэгээ бид нар цааш нарах юм бол тэдний хувьд нохоо бөөлсөд долоодог, угаасан гахаа шаварт буцаж хөлбөрдөг хэмээх үнэн сургаалт зүрл үгээр болсон ажээ гэж хэлсэн баг. Тэр эзнийг мэддэж, эзний үг сургаалын дагуу явж байгаа юу гэх вэ? Сонсож ойлгосон хэрнээ, мэдсэн хэрнээ буцаж ертөнцийн зүйлс рүү хотголдно, холилдно гэдэг бол эзний өмнө байж башгүй ёрон юм уу зүйл гэдгийг энэ зүрлэлээр тэдэнд ойлгуулахыг нэг талаараа хүссэн байна. Тэгээ бид бүгд хамтдаа эзний өмнө очиод залбирцгаая. Эзэн та бидний зүрхийг нягталж хэдийгээр бидний амьдрал, үг үйлдэл бус хүмүүсийн хувьд зөвхт юм шиг харагддаг боловч үнэн дээр бидний зүрх яг тийм байгаа юу үгүй юу гэдгийг эзэн нягтлаад засаж залруулад ёрын муугаас холдуулж, гитэлгэж, хөтлөн дагуулаасаа гэж эзнээс гойн залбирцгаая. Хайртай эзэн бурхан минь, би таны өмнө ирэн залбирч байна. Эзэн та биднийг энэ дэлхийн альва ёс бус байдлуудаас холдуулж, гитлэхийн төлөө бидний зүрхийг нягталж, бидний зүрхийг та зөвхт байлгаж өгөөч гэж гуйж байна. Үүний төлөө та өөрийн үгийг, сургаал номлолыг, элчнэрийн тунхаглалыг, ариун сүнсний ятгалаг ойлголтыг бидний дотор байлгаж, бид нар бас имэйлттэйгээр таны үг сургаалыг сонсож, үйлдэхийн төлөө, үйлчлэхийн төлөө, амьдрахын төлөө хичээхэд эзэн та бүх талаар туслаж өгөөч гэж гуйж байна. Бидний зүрх сэтгэл буруу явсан бол эзэн та биднийг уучлаж, өөрчлөөрөө, засаж залруулаараа, зөвхт байдал дотор чиглүүлээрэй эзэн бурхан. Бидний зүрхийг та Христийн цусаар, Христийн үгээр, бичврээр эзэн та ариусгаж өгөөч. Зөвтгөж өөрчилж өгөөч. Бидний бодол санааг та ёс бус байдлаас холдуулж, зөвхтийн замаар та алхуулж өгөөч гэднээс гон залбирч байна эзэн. Тэгээ бүх алдар магтаал нь танд ухалтгай. Тэгээ бид өөрсдийн итгэлийн амьдралыг танд даатгаж, танд өөрсдийгөө өргөж бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.